Сайн байцгаана залуусаа дараагийн влогоор уулзч байгаад таатай байна. За өнөөдөр хэдүүлээ өлөн гаржны талаар ярилцсанаа. За өлөн гаржны болохоор өглөө босоод яг юу ч идэхгүйгээр өлөн кардио гэж одоо нэг зам дээр болон шатан дээр эсвэл ингээд энэ хөнгөн кардио дасгал хийхийг хэлдэг байгаа. За тэгээд кардио дасгал нь болохоор хөнгөн кардио хийнэ гэдэг чинь өглөө нүүрс ус бага, сахарын хэмжээ бага байдаг учраас өглөө өлөн кардио хийхээр хүний өөх шаталт шатах процесс маш хурдан үүсдэг учраас өлөн кардио гэж нэрлээд хүн өөх шатах процесс явагддаг байгаа. Тэгэхээр хүн нэг илүү түлхүүрний өөхний хуваа хасъя эсвэл тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс өлөн кардио хийгээд байдаг. Учир нь болохоор өөхөө аль болох хурдан хугацаанд багасгахын тулд өлөн кардио хийдэг байгаа. Өлөн кардионд бусад кардионоос юугаар ялгаатай одоо гэхээр хүн хөдөлгөөгийн тулд хаанаас ирчвч явдаг юм. Хаанаас энерги боловсруулалтын гэхээр эцэн хоолой чинь энерги болгож хөдөлгөөн хийх боломжийг бүрдүүлээд байгаа гэсэн үг. За тэгмүүд өлөн кардио маань яадаг вэ гэхээр хотоо ч хов асан байхад хөдөлгөөн хийх шаардлагатай гэсэн үг байна шүү дээ. Эхний хоолой идэхээс ч өмнө гэсэн үг. За тэгэхээр хов хосоо хотоодтой байхад хөдөлгөөн хийж эхлэхэд хүн энерги хүсвэрээ хаанаас авах вэ гэхээр нөөц энерги буюу өөхнөөс ажиллаж эхэлдэг. За өөхнөөс сорж байгаа энэ процесс маань илүү их хэмжээний өөхөг шатаагаад байдаг. Энгийн кардиог бодвол, хоолтой кардиог бодвол за мөн энэ процесс дундаа маш олон бүр ингээ гайхалтай гэмээр ингээ эм шиг үйлчлдэг. За хэдүүлээ одоо эхнээс нь ингээ дуртай. Нэгт за өөх шаталтыг дэмжиж байгаа. За түрүүн бол өөх шаталт ягаад илүү эрчимтэй яваа гэдгийг тайлбарсан те. Хоосон баг үед нөөц энерги сорж байгаа гэсэн. За хоёрт яадаг вэ гэхээр бодис солилцоог эрчимжүүлдэг. За ингээд бодис солилцоо маань ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр үнийг унтж байхад ч хөдөлгөөн хийгээгүй ч бай те. Зарим хүмүүс идсэн гэсэн таргалдаггүй гэдэг хүмүүс байдаг. Бид нар бол бодис солилцоо өндөртэй хүмүүс. За бодис солилцоо буурсан байгаа хүмүүсийг өлөн кардио хийлгэснээр бодис солилцоог бас идэвхжүүлж өгч болдог байна. Өлөн кардио гэхэд бас хэцүү байдаг. Яагаад гэвэл хүн ингээд өглөө өлөн дээр юу ч идэхгүй ингээд кардио хийх зарим хүн тохиромжгүй мэдрэмж өгдөг. Яагаад гэвэл энэ сахарын хэмжээ бага, нүүрс усны хэмжээ бага гэдэг учраас өглөө кардио хийхэд зарим хүнд одоо нэг сайд эффект гэх юм одоо нэг тийм нэг хэцүү мэдрэмж өгдөг, толгой эргэх ч юм уу, эсвэл нүүрс усны дутагдлалд ороод ядрах ч юм уу, нэг юм тухгүй мэдрэмжүүд амар их авдаг болохоор зарим хүмүүс нэг өлөн кардиог хийж чаддаггүй байгаа. Тэгэхээр энэ хэсгийг даван туулчих юм бол цаашдаа ингээд тогтмол ингээд тэрхэн одоо нэг зовж байгаа нэг тийм тухгүй мэдрэмжүүд авчих юм бол та өлөн кардиог ингээд цаашдаа хийхэд биеийн дасал болоод илүү тэр өдрийг үр бүтээлтэй, үр дүнтэй өнгөрөх бас нэг үйл явцын хэсэг болдог байгаа шүү. Орчмоос нэмгэж байгаа хүмүүс бас өлөн кардио хийдгээ. За яагаад гэвэл дараагийнхаа влог дээр хэдүүлээ ярина. Ванс авахын тулд их хэмжээний хоол идэх ёстой байдаг. За их хэмжээний хоол идэхин тулд мэдээж бие чинь тэргээр нэхэж өсөж явах ёстой байдаг тийм үү. За өсөхгүй байхад чихээд байвал угаасаа л хүмүүс бөөлж гаргачдаг, аппетит буурдаг. За тэгээ бүр юм болчмоос нэмэх болчдөг. За тэгэхээр өлөн кардио хийснээр яагаад их хэмжээний хоол идэх боломжийг бүрдүүлээд байгаа юм гэхээр дийлэнхэн хоол шингээл бодис солилцоо өсгчдэг гэсэн шүү дээ. Тэнгүүд дагаад хоол шингэх процесс маань хурцаад эхэлдэг. Тэнгүүд таад ажиллаад үзээрэй. Өлөн кардио хийгээд эхлэхээр өлсөх мэдрэмж чи өдөржингөө маш өндөр болно. За ийм болохоор нинжахт ашигладаг, хасж байгаа үед ч ашигладаг гэсэн үг байна. Өлөн кардионы хугацаа нэх юм бол 30-аас 60 минут байж болно. Ер нь бол доод тал нь 30 минут хийвэл өөх шатах процесс илүү сайн үүсдэг. Доод нь 30 минут, дээд нь 60 минут. Мэдээж өлөн кардиог хэтэрхий урт хугацаанд хийх юм бол бас одоо илрэх мэдрэмж, толгой эргэх тийм мэдрэмжүүд амар их учирдаг учраас 60 минутаас хэтрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Хит удаан өлөн дээрээ бас кардио хийх нь бас дэмий гэж үздэг. За яг хөө тэнцээд нэг орж мордог нэмэлт стероидтэй хэрэглээтэй ч юм уу нэмэлттэй хүмүүс бол булчин унах магадлал маш бага байдаг. Гэхдээ натурал хүмүүс буюу те энгийн өөх асгаж байгаа хүмүүс маань булчингаа алдах гад байдаг өлөн дээр хит удаан алхвал тэрнээс хэтрүүлэх юм бол нүүрс ус одоо өглөө нөгөө хүний биед нүүрс усны хэмжээ маш бага байдаг учраас өглөөний нүүрс ус дуусаад ирэхээр уургийн агаалмж руу ордог. Уургийн агаалмж руу орохоор хүний нөгөө булчингийн масснаас бас идэх талтай байгаад байдаг. Булчингийн масс багасгах талтай. За тэгээд тэрнээс гадна өлөн кардио дээр хийхдээ хэдлээ анхаарах хэрэгтэй зүйлс байна. Өлөн кардио хийж байхдаа хүмүүс яадаг вэ гэхээр өлөн дээрээ босоод усуугаад балхичдаг юм уу гэдэг хүмүүс байдаг. За энэ зөрүүлээд цөс сэлгэрүүч маш хэмжээний ачаалал өгдөг. За өлөн илгийг дэвтэх гэж нэг хэдүүлээ нэг ярьдэн шүү дээ. За энэ дээр яг өлөн дээр хэдүүлээ алхахаас өмнө оливын тос нэг албах ч юм уу те. Эсвэл омега 3 загасны тос ч юм зөв тослогоор өлөн илгээхлээр дэвтээчээд алхах хэрэгтэй байдаг шүү. Тэгээ өлөн кардионд бол ер нь яг монголч гэлтгүй гадаад дотоодгүй ер нь бол өлөн кардиог бүгд чухалчилж үздэг байгаа. Гадаад тамирчид би тамирчдаар үнэлж байгаа шүү. Тамирчид бол өглөө болгон
ажлын 5 өдөр ч юм уу, эдлийн 6 өдөр ч юм уу те үлэн кардио 30-аас 40 минут бол тогтмол хийдэг байгаа. Бид нар ингээд яагаад гэдэг вэ? Зөвхөн пульсыг ингээд сайн дэмжиж, өөх шатах процессыг дэмжиж, боцын солилцоог ингээд илүү хурдтай явуулаад өөрсдийнхөө нөгөө булчингийн ургалт дээр бас нөлөөллийг маш мэддэг болохоор бид нар ингээд бүгд үлэн кардио гэдэг байгаа. Зөвхөн булчингийн мастер дээрс энгийн хүмүүс ч гэсэн одоо яг нөгөө хөгшилтийн эсрэг үлэн кардиог чинь боцын солилцоог дэмжиж байгаа учраас өөх шатах процесс сахарын хэмжээг тэмдэгцүүлж байгаа учраас эрүүл мэндэд маш ашиг тустай учраас хийдэг байгаа шүү. Тэгэхээр ингээд зөвхөн би хийж болохгүй, чи хийж болохгүй гэсэн юм байхгүй. Бүх хүмүүнд нээлттэй. Гэхдээ мэдээж зөвөр хийх нь хамгийн чухал. Зөв гэдэг чинь мэдээж хоёул эслэгээ эргэлнэ, тэ эслэг эргэлж болно, тос эргэлж болно, алоо юуж болно. Яг бүр 100% зөв нэг аяг усууч гарахтай биш. Тодорхой хэмжээнд бас жижиг юм хэрэгжилж хагаад үлэн кардио илүү үр дүнтэй байдаг шүү. Тэгээд хүмүүс кардио хийн гэж жин асгаж байгаа зорилготой хүмүүс ингээ үлэн дээр кардио хийж чадсан. Тэгэнгүүт хитрхи хурдан гүөх, хитрхи өндрийн гэж юм хичмтэй юм ачаалаа авахаас илүү нэг темпээр жигэд удаан алхах нь өөхийг хамгийн их шатаад юм аа гэх нь бас мэдлэгдсэн байгаа. Тэгэхээр та хэд манаас өөх шатах зорилготой бол нэг жигэд темпээр энэ бол өдөрт нэг 30-аас 1 цаг үлэн дээр алхаад үзээрэй. Энэ бол 30-аас 1 цаг ямар ч хүн алхаад дуулга алхсан хэвлийн 6 булчингаа бол байн харж байн гэж нь ойлгож болно шүү. За тэгээд кардио ихтэй бас хэд хэдэн опшнууд байна. За тэв тэгшгэн зам дээр алхахлаа тийм үү. За калори шаталтмаа нэг 10% явж ирлээ гэж бодъё. За тэнгууд хэдүүлээ инклайн буюу замын налуу байгаа тийм. За налуугаа ингээд дэше эцсийн цэг дээр ингээд тавихад замаа нь ерөөдөө ингээд өндөрчж байгаа гэсэн инклайн гэдэг юм. За уулын өөдөө алхаж байгаа юм шиг энэ процесс маань яг адилхан хугацаанд 2 дахь их калори шатаана. За тэгэхээр илүү эрчимтэй өөх шатахыг зорчвол те ерөөдөө налуулаад дээшээ өгчөж байгаа юм шиг алхвал илүү шатдаг байх юм байна. За энгийн кардионууд ингээ 20%-тай ингээ за 10-аас 20%-тай шатчихлаа гэж бодоход үлэн кардио хов оосон хотоодн дээр алхахад 30%-тай шатах боломжтой байх юм байна шүү залуусаа. Тэгэхээр үлэн кардио хийхэд маш сайн ач холбогдол өндөртэй байх нь зөрүүлээд дагагдах эрсдэл байгаа. Тэр эрсдлийг хэлээ ингэж хагаад явхад бол энэ бол ерөөсөө л нэмгүй эмчилгээ боцын солилцоог өсгөж өгч байгаа. Илүүдэлж ингэж салгаж өгч байгаа. Булчин урах процессыг дэмжиж өгч байгаа. Энэ бол зүгээр гайхалтай ойлгож та бүхэн тушиж үзээрэй. За ингээд бид хоёрын зүгээс ингээд үлэн кардионы талаас өөрсдийнхөө зүгээс ингээд өөрсдийнхөө ингээд олон жилийн туршлага дээр үндэслээд ингээд өөрхөн бид нар мэдрээд үлэн кардиог ямар очтой вэ, яг яадаг вэ гэдэг талаар ингээд та бүхэндээ хуваалцлаа. Тэгээд хэрэгтэй хүнд нь маш их хэрэгтэй байх гэж бодож байна. Үлэн кардионы хувьд бол ийм байна. Асуух зүйлс байвал комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн влогоор уулзъя.